Сайн байцгаана уу? Намайг Гончгоо гэдэг. Сайн байцгаана уу? Намайг Анар гэдэг. Та бидний боловсролын тухай ярилцах Edu Mongolia подкастыг сонсож байна. Хамгийн ихний ярилцлагаараа бид орчлон сургуулийн захирал Баярмаа агшгаа урьж оролцуулж байна. За сайн байцгаана уу? Би Баярмаа байна. За тэгээд ярианыхаа эхэнд бас нэг зүйлийг тодруулаад залруулад хэлье. Би бол яг орчлон сургуулийн захирал нь бол биш. Тэгээ орчлон сургууль маань сургуулийн өмнөх боловсрол олгодог орчлон цэцэрлэг. Тэгээд бага, дунд, ахлах сургууль гэсэн ийм бүтцтэй үйл ажиллагаагаа явуулдаг сургууль цэцэрлэгийн зохицолбор байгууллага. Тэгээд миний хувьд бол яг орчлон сургуулийнхаа дунд боловсролыг хариуцсан захирлын албыг ашигладаг ийм багш мэргэжилтэй хүн байна. Тэгээд энэ хүү подкастыг сонсож байгаа бүх сонсогчдод яг энэ цаг мөчийнх нь мэндийг хүргье. За, юуны төрөнд та бүхэнд энэхүү подкастынхаа зорилтыг танилцуулъя гэж бодож байна. За, бид бүхэн боловсролын талаар сэдвүүдийг сонгож авч зочдыг урьж оролцуулахар төлөвлөд байгаа. За, боловсрол бол өөрөө хамгийн чухал насны хүмүүс, сурагчид, эцэг эхчүүд, гэр бүлүүд, багш нар гээд нийгмээрээ мэдж явах хэрэгтэй, ярилцж явах хэрэгтэй хамгийн чухал сэдв гэж боддог. Харин яг монгол хэл дээр монгол хүүхдүүдийн онцлогийг оруулж ярилцаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ийм подкастууд мэдээлэл их цөөхөн байдаг юм шиг санагдсан. Тийм учраас энэхүү чухал сэдвийг бид бүхэн хөндөж мэргэжлийн хүмүүсүүдийг урьж оролцуулан зөвлөмж бас авахар төлөвлөж байгаамаа. За юуны өмнө би яг энэ гоё өргөн агуулгатай бас олныг хамарсан, алсыг харсан улс их орондоо яг энэ хүн бүхэнд хэрэгтэй байгаа энэ боловсролын салбарт бас өөрсдийнхөө мэддэг чаддаг сонсон дуулсан бүхнээ хүргэхээр зорж энэхүү ажлыг санаачилсан энэ гоё оюунлаг залуучуудад хамгийн ихлээр баярлалаа гэдэг үгээ хэлмээр байна. Тэгээд энэ сонирхолтой цуврал подкастуудын хамгийн ихний дугаарын зочин болж тэгээ та хоёртой хамтарч ярилцахаар энэ сууж байгаадаа би маш их баяртай байна. Тэгээ би өөрөө нөгөө багш хүнийхээ зүгээс тэгээ дээрээс нь би өөрөө бас яг энэ ээж хүнийхээ хувьд яг энэ чиглэлээр бас та бүхэнтэй өөрийнхөө сонссон дуулснаа хэрэгжүүлж байгаагаа суралцсан бүхнээ өөрийн чадах ятгаараа хуваалцъя. Тэгээд яг энэ подкаст гэдэг энэ хэлбэрийг би өөрөө сонсдог гэдий боловч бас анх удаага орж байна. Тэгэхээр миний хувьд ярьж байгаа нь анхных. За тэгээ энэ цуврал боловсролын талаарх цуврал подкаст юм байна бас анхных. Тэгэхээр алдаа оноо янз бүрийн бас байж магадгүй. Тэгээ сонсож байгаа хүмүүс маань бүгдээрээ бас авах гэхийн ухаанаар хандаасай гэж хамгийн эхлээд хүсье. За тэгээ social emotional learning гэдэг гончгоо маань асуусан. Тэгээ энэ бол яг сэтгэл хөдлөлөө таньж удирдах чадварыг олгох гэсэн яг ийм л ерөнхий агуулгатай ийм яг боловсролын нэг агуулга хичээлийн судлагдсан гэх юм уу та. Тэгэхээр өнөөдөр яг энэ 21-р зуунд боловсрол тэгээ хүн байх яг академик мэдлэгээс илүү хүнд яг ямар суурь чадварууд суусан байх хэрэгтэй юм бэ гэдэг дээр голлон яригдах анхаарах болсон яг энэ цаг үед энэ сэтгэл хөдлөлөө таниа удирдах чадвар. За үүнийг бид нэр манай сургуулийн үед бид нэр яг зүрх сэтгэлийн боловсрол гэдгээр нэрлэдэг. Тэгэхээр би яг энэс хойшоо энэ social emotional learning гэдэг энэ утга агуулга зүрх сэтгэлийн боловсрол гэдгээр нь төлхөө яриад явах хаа. Тэгэхээр яг энэ зүрх сэтгэлийн боловсрол олгох сэтгэл хөдлөлөө танин удирдах чадвар гэсэн гол утгатай. Тэр сэтгэл хөдлөлийг танин удирдна гэдэг нь би яг ямар байдалтай байгаа юм? Би гомдвол яах юм? Би бухимдвал яах юм? Би гомдохгүй байхын тулд яах юм? Би бухимдахгүй байхын тулд яах юм? Би бусдын тийм байдлыг нь яаж ойлгох юм? Нөгөө уучлах, хайрлах, инэрх, туслах, хуваалцах гэдэг энэ яг хүний яг тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлтөй холбоотой тэр олон чадваруудыг л зохицуулна гэсэн. Англиар бол SEL гэдэг нэлээх яригддаг болсон сүүлийн үед айгүйх яригддаг сэдв болсон. Энэ яг social emotional learning зүрх сэтгэлийн боловсрол нь яг шинэ ойлголт юм уу эсвэл өмнө нь бас байсан зүйл юм уу? Би зөөр яг Баярмаа гэдэг багшийнхаа хувьд бол би нэг бүр шив шин шинжлэх ухаанч гэдэг юм уу яг ингээд шив шин зүйлээ гэж бол үздэггүй. Тэгээ энэ бол зүгээр байсан зүйл. Харин яагаад өнөөдөр ингээд бүр юм дэлхийн нийтээр их дурддагдаад хөгжингүү орнуудын бидний яг боловсролын салбараараа тэргүүлдэг гэдэг нөгөө нэг дагдаг, дуурайдаг, жишээ авдаг энэ улс гүрнүүдийн боловсролын салбарт идэвхтэй яригдаад эхэлсэн бэ гэхээр нөгөө нийгэм цаг үе маань өөрөө ингээд байнгын л юм нөгөө хөдөлгөөнтэй тэгээд дандаа дээшээ ахсан хөгжсөн ийм цаг үед бид нар амьдарч штэ нөгөө цаг минутаар нөгөө хөгжил
одоо өчигдөр хэрэгжилжсэн технологи өнөөдөр хуучирсан байх жишээ нэгээд яг энэ бүхэнтэй зэрэгцээд яагаад ийм өндөр түвшинд тавигдах болсон бэ гэхээр одоо миний ойлгож байгаа одоо үздгээр бол нөгөө хэдий ч ингээд бүх юм боловсронгуй болоод ирнэ цаана нөгөө хүн байх хүн өөрийгөө таних хүн өөрийгөө чагнах гэдэг ийм зүйл маань бас ингээд одоо нэг жоохон алслагдаад жоохон холдоод олон зүйл технологийн хамааралтай болж ирээд тий. Тэгэхээр ингээд тэр хүний өөрийн зүрх сэтгэл оюун ухаанаар хийгдэж байгаа зүйлүүд ч гэсэн хүний тэр зүрх сэтгэлээс ингээд тэр нэг зайтай алсраад байгаа ийм байдал одоо маш их түгээмэл болжээ. За жишээлбэл ингээд одоо гэртээ байж байгаа л нэг сошиал орчин хэдийгээр үр дүн ихтэй ч гэсэн одоо гэртээ очил 4-5 уцаа барайл пата барайл 4-5 тишээгээ хараад амьдрах орчин нөхцөл хэдий ч нэ сайжрахын хэрээр өрөө өрөөндөө орж хаалгаа хаагаад ингээд амьд харилцаа, халуун дотн харилцаа энэ төр алсраад холдоод гэд. Тэгэхээр энэ зүйл маань ингээд өнөөдөр одоо улс үндэстнээсээ үл хамааран амьдралын түвшнөөсөө магадгүй үл хамааран ингээд олон түгээмэл болоод ирсэн. Энүүнтэй уялдуулаад яг энэ сэл буюу зүрх сэтгэлийн боловсрол гэдэг асуудал маш их түлхүү тавигдж ирсэн. Тэгээ энүүнтэй бол одоо яг энэ зүрх сэтгэлийн боловсрол түрүүний ярьсан чадваруудыг олгох хичээл, за тэгээд дээрэс нь өөрийгөө таних, өөрийгөө чагнахын тулд одоо хичээлдэг йог, бясалгал гэдэг ингээд энэ зүйлүүд бүгдээрээ холбоотой одоо маш том асуудал болж хөндөгдөж байгаа гэж үзэж байна. Баярмаа агш маань ерөнхийдөө боловсролын салбарт те орчлон сургуульд одоо нэгдсэн цагаас нь эхэлж бас ажиллаж ирсэн англи хэлний багш, японы хэлний багш, сургалтын менежер гэдэг одоо бүх төрлийн төвшөнд нь одоо ажиллаж үзсэн мэрэгсэн хүн байгаа. Тэгэхээр та ингээд харж байхад өмнөх чиглэлүүдэд магадгүй академик мэдлэгийг илүү их чухалчилж одоо сурагчид, эцэг эхчид нийгэм хүлээдэг байсан бол яагаад энэ зүрх сэтгэлийн боловсрол гэдэг зүйл бүр их чухалчлаад магадгүй илүү болоод ороод ирвэ? Би яг одоо боловсролын салбарт бол 25 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд яг энэ 25 жил ажиллахдаа би яг анар багш хэлж байгаагаар энэ сургуультай ихэнх хугацааг нь буюу одоо 20 орчим жил ажиллажлаа. За тэгээд улсын сургуульд мөн хөдөө орон нутагт тэгээд төрийн бус өмчин гэдэг ингээд өнөөдөр яг боловсролын салбарт байгаа бүхэл одоо хэлбэрийн сургууль тэгээд бас бүгштэнд нь л ажиллаж үзлээ л дээ. Тэгээ эндээс миний одоо хөндлүүлж авсан дуршлага яг энэ хугацаанд би одоо бусад багш нараасаа орчноосоо энэ салбараасаа энэ гоё мэрэгжлээсээ суралцаж авсан зүйл одоо яг юу вэ гэхээр яг саяны анарын маань асуултанд гарсан ягаад академик мэдлэгээс илүү одоо энийг илүүч гэдэг юм уу эсвэл энэ тэнцүү гэдэг юм уу тий чухалчилж үзэх болсон юм бэ гэхээр өнөөдөр би бас яг түрүүнд дурдчихсан бүх зүйлийн өсрөнгөө хөгжиж эхэллээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд одоо төрөл бүрийн одоо бидний мэддэггүй урд нь төсөөлж байгаагүй дэлхий дээр байсан одоо байгаагүй гэд маш олон одоо мэрэгжил шинээр үүслээ. Зарим мэрэгжил байхгүй боллоо ч гэдэг юм уу гэд. Тэр яг энэ академик мэдлэг буюу одоо яг энэ хүнд ерөнхий боловсрол олгож байгаа энэ одоо гол чухал энэ агуулга дотроос академик мэдлэг мэдээж чухал гэвэл чухал. Гэхдээ одоо би яг ангидаа үздэг одоо 15 хичээлийг 15 улангийн одоо төгс хэмжээнд сурах хэрэгтэй юу гэвэл одоо нэгэн хэсэг үед одоо хэрэгтэй гэж одоо үздэг байсан бол одоо юу гэдгийг улаан шугамар татлаа, алтан медальтай төгслөө тий. Одоо онц сурлаа 100% одоо төгслөө. Намайг сургаж байх үед бол ерөөсө 5 онцын эзэнч гэдэг юм уу гэд. Ингээд бид нэр академик мэдлэг рүү айгүйх түлхүү анхаарад ингэжсэн сайн тал байгаа юу гэвэл мэдээж яриг байгаа. Яг үүний хажуугаар зүрх сэтгэлийн боловсрол буюу би хэрвээ одоо юу гэдгийг сэтгэл зүйн хувьд те би нэг жоохон сэтгэл зүйн тархламаас сулраад би хямруул яах юм. Би сэтгэлээр унуул яах юм. Би одоо хин нэгэн хүн намайг гомдоовол би яах юм. Би хин нэгэн хүнд гомдчвал яах юм. Би хүнийг гомдоовол яах юм гэд. Эдгээр зүйлүүдийг одоо юу гэдгийг яг юм за одоо 6 дугаар ангид нь те гомдож болохгүй тухай заач. Энийг сурцсан хүүхдэд 7-аад нь одоо уучлахыг заачих гэдэг юм уу. Энэ зүрх сэтгэлийн боловсрол гэдэг маань нэг юм тогтсон жор өөрөө байдгүй. Айлгуурын 6 томьёог 5 6 дугаар ангид зааж хахад 7-д энийг заана, 8-д нь одоо логарифм функц заана гэдэг шиг ийм зүйл байдгүйгээр зүрх сэтгэлийн боловсрол өөрөө аягүй онцлогтой. Энэ чадваруудыг одоо сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад одоо бүр гидсэнд хөвлөд байхад нь хүртэл энэ боловсролын талаар яригадаад эхэлдэг болсон тийм. Тэгэхээр ингээд энийг одоо тасралтгүй эзэмшиж авсан хүн өөрөө одоо яг энэ өсрөнгөө хөгжилтэй энэ үед одоо тэр академик мэдлэг ямар байхаас үл хамааран хүн аз жаргалтай амьдарч чадж ийн л гэж би бодод байна. Тэр хүний амьдралын гол зорилго бол одоо юу гэдгийг би нисдэг машин бүтээх ч юм уу эсвэл одоо
ингээд шинжлэх ухааны том нээлт хийхдээ энэ мэдээд сайхан уу гэвэл сайхан. Гэхдээ энэ нь одоо миний хариуцж байгаа 30 хүүхэд 30 ангих албагүй. Харин миний хариуцж байгаа 30 хүүхэд миний өөрийн төрүүлсэн одоо 2 3 хүүхэд зур аз жаргалтай иргэн болох хамаатай юу гэвэл хамаатай. Тэгэхээр би энэ сэлийг академик боловсралтай бүр яг энд үзүүлцгээр одоо чухал боловсрал гэж үздэг. Яг энэ хөтөлбөрт ерөнхийдөө ямар төрлийн хичээлүүд байдаг юм бэ? Өөрөө яг нөгөө тогтсон жорыг гаргахад аюу хэцүү, тогтсон одоо дис дарааллыг гаргахад хэцүү. 1-р ангидаа хайрлт сурья. За гончгоо 1-р ангидаа 85% та хайрлаа сурчлаа. Анар бол илүү мундаг 100% хайрлсан шүү гэд бид нар энийг нөгөө үнэлгээжүүлэх те бас таних шууд тэр доор нь илрүүлж гаргах ийм боломж өөрөө байдгүй. За тэгээд хайрыг одоо өнөөдөр гончгоо огш орно. Баярмаа огш бол уучлалыг орно. Анар огш 4-р ангид орохоор нь өгч сурахыг оронч гэдэг юм уу гэд. Яг ийм бас шатараас юм өөрөө бас гарч ирдэггүй. Тэгэхээр яг энэ дотор яг юу багтдаг вэ гэхээр ерөөсөө одоо нөгөө тэр хүн сэтгэлээ таних, хүн аз жаргалтай амьдрах, өөрийн одоо яг нөгөө нэг сэтгэлийн одоо хөдөлгөөн, орчин нийгэм, одоо иргэн тойрон, хүрээлэн буй орчин, гэр бүл, одоо хамт олон нийгмийн харилцаанд орж явах явцад одоо надад үүсэж байгаа ямар нэгэн одоо баг том гэлтэхгүй тэр хүндрэлүүд, сэтгэл зүйн хүндрэлүүд, сэтгэл зүйн одоо тэр нэг юм хөдөлгөөнтэй байдлуудыг л би юм тэнцвэртэйгээр удирдах сурах гэдэг. Тэгэхээр одоо нөгөө яг бид нар яг энэ хөтөлбөр дээр бас яг манай огш өөрөө бас яг энэ сэл хөтөлбөрийг бүр Японд байдаг Америкийн нэгдсэн улсын нэг Америкийн нэг сургуулийн сургалтанд бас манай байгууллагаас нэг 2 багш хамрагдаад яг энэ бүтэн юм нэлээд том хэмжээний модуль сургалтанд хамрагдаад ирсэн. Тэгээ энд бид нэр ингээ багш нараа хамруулад явж хахад бид нар тэнд одоо яг хамгийн анхны суралцжсэн суралцагч нь би байхгүй юу. Тэгээд эндээс ингээд бид нар харахад ингээд яг насны онцлог тохируулаад хүнд байх ёстой энэ одоо энэ үндсэн унган энэ чадваруудыг сэргээж өгдөг. Тэгэхээр одоо би 6 настай хүүхдэд ч хайрын тухай заана. 60 настай эмээд ч бас яг тэр хүний 60 насных нь онцлог тохируулаад хайрын тухай зааж болно л гэсэн. Тэгэхээр яг энэ хөтөлбөр маань өөрөө бүхэлдээ хүн өөрийгөө таних, бусдыг хүндлэх, бусдыг харилцан бие биесээ хүндэлж ижил нөгөө одоо орчноос нийгмээс одоо авах зүйлээ хүртэхтэй зүйлээ хүртэж чадна шүү дээ тий. Тэгэхээр яг энэ харилцан биесээ хүндэтгэх, өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох энэ гол чадварууд нь л хөтөлбөрийн гол агуулга гэж ойлгож болох юм да. Америкийн яг энэ Social Emotional Learning Institute гэж байдаг. За энэхүү байгууллага маань яг энэ сэлийн талаар олон улсад одоо сургалтууд явуулдаг, хөтөлбөрүүд гаргадаг, сургуулиудыг одоо энэхүү хөтөлбөрийг оруулахад юм дэмжиж ажилладаг бүр юм сургалтын байгууллага байгаа. За яг Япон улсын Токио хотод анх удаа өнгөрсөн жил яг Азад энэхүү сургалтыг одоо 3 хоног явуулахад одоо миний бие орсон. Ингээд харж байхад тэнцээ Шанхайгийн одоо олон улсын их сургууль, Японд дох одоо Токио дох Америкийн олон улсын сургуульч гэдэг юм уу. Янз бүрийн сургуулиуд яг энэхүү одоо арга замуудыг хэрэгжүүлэхээр бас ажиллаж исэн. Тэгэхээр миний дараагийн асуулт бол орчлон сургууль яаж энэ одоо хөтөлбөрийг ямар арга замуудаар одоо яг ямар хичээлээр магадгүй яаж туршиж үзсэн бэ? Хизээнээс үзсэн бэ? Ямар үр дагаврууд бас гарсан бэ? Энэ сэл хөтөлбөрийг яг энэ сургалтанд хамрагдахаас өмнө бид нар яг энэ нөгөө одоо сурагчийн сурагчдаа, багш нартаа, эцэг эхчүүдээ гэдэг ингээд зориулаад бид нар хамгийн эхлээд яг энэ нөгөө сэл хөтөлбөрийн баг гэдэг одоо сэл хөтөлбөр маань төсөл хэмжээнд хамгийн анхны шангаа татсан гэх юм уу да. Тэгэхээр мэдээж яриг одоо сургууль бүхэнд нийгмийн ажилтан байдаг. За одоо манай Монгол Улсын боловсролын агуулгад өөрөө хүн нийгмийн хичээл, иргэний боловсролын хичээл гэдэг ийм тусгай судлагдсан болоод ордог хичээлүүд байдаг л да. Тэгэхээр энэ хичээлүүд маань бол явдгаараа явж л байсан. За тэгээд яг түрүүн би нөгөө хэлжсэн. За яг энэ хичээл дээр л энийг сурна. Одоо иргэний боловсрол орж байгаа гончгоо багшаас л би одоо бусдыг хүндлэх тухай сурна. Тооны багшаасаа би тоогоо сурна гэдэг нэг ийм тустай юм ялгаа заагтай энэ судлагтгуунууд одоо судлагтгууны одоо хязгаарыг даваад гэх юм уу та яг энэ дээр манай хүүхд төгжлийн алба яг энэ анх төслийг санаачилсан. Тэгээ энэ төслийг санаачлаад маш олон төрлийн хөтөлбөрүүдийг, маш олон газрын хөтөлбөрүүдийг энэ багийнхаа маань судлаад багийн бүрэлдэхүүнд маань яг энэ төслийн менежер манай Анун гэдэг төслийн менежер байна. Одоо Жаргал, Долгор сүрэн гэх сэтгэл зүйчд байна.
За тэгээд бүр сургуулийн эмчнэр, нийгмийн ажилтнууд, за тэгээд яг одоо олон жил ажилласан туршлагатай багш менежерүүд гэдэг ингээд ийм хөтөлбөрийн одоо багийг бид нэр байгуулад маш олон судалгаануудыг хийж үзсэн. За тэгээд судалгаа хийж үзээд саяны хэлсэн яг энэ сургалтанд одоо хоёр огш маань хамрагдаж ирээд бид нар ямар арга хэмжээ авсан бэ гэхээр эхний ээлжинд багш нарын сургалтанда хамруулсан. Багш нарын хамруулахдаа үе шаттайгаар тэгээ бас одоо сонгох олон хэлбэрээр те яг энэ одоо яг одоогийн байдлаар бол бид нар 3 удаагийн одоо багш нарын сургалт явуулчаад байж. За тэгээд дараа нь одоо өнгөрсөн хавраасаа шууд бид нар сэлгийн хичээлийг бүр тусгаалan цаг болгож оруулж ирсэн. Тэгээд сэлгийн хичээлийг орохдоо яг сэлгийн багш биш. Ерөөсөө тэнд одоо тооных нь багшч, англиных нь багшч, хятадных нь багшч, бие тамирын нь багшч яг тэр тухайн ангийг дааж хариуцаж аваад яг сэлгийн хичээл оруулсан. Сэл хөтөлбөр дотроо бид нэр йог, унтлагын цаг, за ресес буюу одоо засварлагын цаг гэд эдгээр цагуудыг бид нэр яг энэ сэлтэй одоо холбож тэгээ дараагийн одоо бидний дараагийн одоо асуултууд бас хөтлөгдөд яригдах байх л та. Зарим нэг одоо арга, зарим одоо яг ямар чадварыг ямар аргаар жишээлбэл ямар аргаар суулгах юм гэдгийг дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн хавраас бид нэр ерөөсөө яг энэ сэл хичээлийг хөтөлбөрийн цаг багтааж оруулаад энэ хичээлийн жил бол бид нэр үргэлжлүүлээд одоо яг ангиудынхаа хүүхдүүдийн насны онцлог тохируулаад одоо өдрийн унтлагын цаг, тэгээд йогийн хичээл, за тэгээд завсарлагаанаар багш бүхний хүүхэд бүхний хийдэг дасгалуудынхаа нэг элемент болгож нөгөө амьсгалаа одоо зөв амьсгалд сурах буюу одоо йогийн дасгалын нэг хэсэг болсон. Амьсгалын дасгалыг сурлагааны алжир тайлах дасгалтайгаа бас холбож үйж оруулж өгсөн. Дээд шинийг бас босод багш нар сонсож байгаа байх. Тэгэхээр багш нар ер нь селинг талаар хичээлдээ яаж оруулах боломжтой байдаг? Энээр яг дөрөв аргууд гэдээ ярьсан. Энд дээр дэлгэрүүлээд ярих юм бол ямар төрлийн аргууд байд юм бэ? За аргын хувьд бол мэдээж яг одоо бүр таймгүй олон. Тэгээд яг энэ аргуудыг бас хэрэглээд явж байхад бид нэр манай одоо уламжлалт одоо сургууль хүмүүжүүлэх ухаан, тий ардын сургууль хүмүүжүүлэх ухаан, одоо Монгол ард түмний тэр үр хөвгтөр одоо хүнээр хүн хийдэг тэр ухаан, тэр одоо ээж аав, эмээ өвөө нарын сургадаг байсан сургаалууд, манай Монгол ардын зүүрдсэн үгүүд гээд эдгээр зүйлүүд маань өөрөө бас яг энэ хүнийг хүн байлгах, хүнийг хүнлэг сэтгэлтэй байлгах. За тэгээ яг нөгөө зүрх сэтгэлийн боловсрал, хүн амгалан яаж тэгээ нөгөө амар амгалан байх юм, яаж хүн уужуу тайван байх юм, яаж хүлээцтэй байх юм, яаж одоо тэгээ өрөөл бусдыг хүнддэх юм гэд энэ олон зүйлтэй бас айгүй хуйлтай холбоотой юм байна гэдгийг бид нар улам тод мэдэрсэн. Тэгээд яг энэ хичээлийг бол манай багш нар би түрүү хэлжсэн те яг энэ хичээлийг дагнаал одоо яг энэ хүн л орно. Яагаад өнөөдөр те тооныхоо багшаас бид нар тэр одоо нөгөө хайрыг, уучлалыг, инэрлийг сурж байгаа гэдгээ одоо хүүхэд бас яг нөгөө мэдэрч болохгүй гэж. Яагаад тэр багш нь тэр айлгуурын 6 томьёог зааж явах явцдаа одоо ингээд нөгөө ажиргалтай суралцах тухай ойлгуулж болохгүй гэж. Яагаад нөгөө тэр хүндлэлийн тухай тэр дотор орж болохгүй гэж гэдэг ийм одоо нөгөө нэг санаануудыг бид нар бас төлхөө гişингээхийг бодсон л доо. Тэгээд одоо юу гэдгийг ингээд нөгөө энэ хоёр хүүхэд зөксгүй хэрэглээд хоорондоо муудалцаад байна. Нийгмийн багш нар юу хийж исэн бэ? Нийгмийн ажилтны энэ дээр анхаараач гэд. Ерөнхийдөө бол яг нэг бидний нэг нийтлэг зүй тогтол нэг жоохон тиймэрхүү одоо байдал нэг ажиглагдах гал байдаг л да надад ингээл одоо энэ сошиалын мэдээнүүдийг ч гэсэн харж хахад одоо тэнд хүүхэд тэгчиж гинэ босрлын яам анхаараач. Сургууль багш нар юу хийж байгаа юм бэ? Өнөөдрийн багш нар гэж хэрэг алгаа. Нийгмийн ажилтнаа хаана байна ч гэдэг юм уу гэд. Гэтэл өнөөдөр яг тэр хүүхдийн хүмүүжилт тэр сургуульд ажиллаж байгаа бүр үйлчлэгч хүртэл холбоотой. Яагаад тэр үйлчлэгчээ хүндлээ, тэр үйлчлэгчээс хөдөлмөрт зан чанарыг одоо олж авч болох вэ гэдгийг аль талдаа бид нар нөгөө одоо хүлээн зөвшөөрөөд ойлгож болохгүй вэ гэдэг ийм зүйлүүдийг би бас аягүй төлхөө одоо нөгөө боддог. Тэгээд багш нар маань энийг одоо хэрэгжүүлэхдээ одоо жишээлбэл би түрүү хэлжсэн нөгөө засварлагын цаг recess time гэдэг тийм. Тэнд бид нар ингээд нөгөө гадаад монголгүй багш нар ингээд бүгдээрээ нэг жишээлбэл өнгөрсөн хавар бид нар нэг юм өртөөнүүд гаргаад засварлагынхаа цагаар хүүхэд засварлагаагаараа нөгөө манай сургуулийн хувьд бол нэг 40 минутын нэг уртын засварлага гэдгийг хоолндоо орчоод амардаг. Тэрнийхээ үлдсэн 15 минутанд одоо хөлсөө одоо хүүхдийн нөгөө хөдлөх хэрэгцээ шүү дээ тийм. Тэнд ингээд хөлсөө гартал бичгэнтэл гүйж яхахын оронд хөлсөө гаргаад гүүхтэй тэнд ингээд юм одоо юм зоригтой нөө ялт сурна, ялагдаж сурна, ялсан нэгнийхээ амжилтаар бахархаж сурна. Нөгөө би биш бид гэдэг ийм нөгөө хамтаараа ойлголтыг төрүүлж сурах ийм нэг юм хамтын тоглоомнуудыг тэр засварлагын цагуудаар аягүйх оруулж өгсөн. За жишээлбэл засварлагаар ангиараа гарч тоглоё.
За тэгээд нөгөө хувилтаа усыг бүгдээрээ утсаар осгорлж байгаад тий. Одоо бүгд нэг одоо зэрэг хөдөлгөөн нэг нь удирдаад юм жигд зэрэг хөдөлгөөнөөр өөр хувинлуу усаа асахгүйгээр юулээ. Ингэж одоо усаа юулэхдээ гараа оролцуулахгүй шүү. Гингүүд тэрний зорилго нь юу вэ гэхээр одоо нөгөө би али би биш. Одоо миний одоо булчимгүй ч юм уу миний санамсаргүй эсвэл миний хит хурдан хөдөлгөөн одоо манай гончгоод нөгөө нөлөөлөх учраас гончгоо миний одоо хөдөлгөөнийг ингээд давхар одоо харна хянана. Тэгээд магадгүй заримдаа надад нийцүүлээд гончгоо нэг бол хурдан хөдлөх хэрэгтэй болно. Эсвэл би гончгоодоо тохируулаад нөгөө өөрийнхөө одоо тэр нөгөө нэг ийм эргэлцсэн тэр зангаа ингээд нөгөө жоохон дард сурна. Хүлээцтэй сурна. Би бичгэнлэх гүйж очиод авчих юм багш намайг байж байгаараа эхлээд тэрч гэдэг юм уу. Ингээд зүгээр л юм тоглоомн дотроо бид нэр ингээд нөгөө хийдэг юм айгу олон аргууд тэр нь дандаа юм хамтаараа. Тэгээд бага ангидаа айл болохоор бид нэр ихэнхдээ ингээд юм нөгөө хамтаараа хийх. Одоо надгүйгээр миний найз чадахгүй шүү. Миний найз байхгүй бол би бас одоо ингээд болохгүй шүү. Тэгээд яа гэдэг энэ чадруудыг ингээд юм төлхөөс болох тоглоомод айгу холоо оруулаад. За дунд руу н ороод ирэхээр нөгөө өөрийгөө чагнаад би чи яг хэн блэ? Би яадаг вүлээ? Хэрвээ би ингүүл би яах вүлээ гэдэг ингээд юм өөртөө ажиллах юмыг жоохон голдож тавьж байгаа. За тэгээд 13 14-өөс дээш нас руу ингээд ахлах анги руу ороод ирэхээр нөгөө бусдад үйлчлэх тэр сэтлийг ингээд нөгөө төрүүлж өгөх. Бусдад туслах, бусдад үйлчлэх. Миний сайн сайхан чанар одоо тэр хүн те хин нэгэн хүнд одоо хэрэгцээтэй байгаа. Би ингээд бусдын төлөө би нийгмийн амьтан гэдэг ийм зүйлийг бас юм сэтэлжүүлж өгөх гэсэн иймэрхүү чиглэлүүдээр бид нар дасгалуудыг бас сонгож авахыг боддتي. Тэгээд саяны хэлсэн шиг одоо ингээд тэр цэцэрлэгаанаар хийдэг ангиараа тэр дасгалууд байна. За дунд ахлах анги руу ороод ирэхээр насан туршсан хүмүүстээр ороод ирэхээр одоо бид нар ингээд нэг юм заавалчгүй хин нэгэн хүнээс тусалцаа авч хийх одоо шаардлага гардаг шүү дээ. Би яах вэ? За би одоо ингээд сумкагаас ингээд асуулаа шүү дээ. Тэгэнгүүт одоо сумка өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр өөс алаад байгаа. Тэгээд хатаа яадгийн. Тим гэж өстой байхгүй гэл тэгэнгүүт одоо би миний зан характер ингээд тэрийг дагаал бас адилхан зэрэг хөөрөөл те. Очоод бид хоёр буруу юм хийчихээ үүсэхгүй. Гэтэл яг ийм одоо зүйлүүдийг огцом хэлэхгүй тулд ямар дасгалуудыг жишээлбэл хийлгэж болох вэ гэхээр хүн бүхэн өөртөө байгаа нэг асуудлыг ингээд бичээд хайрцагт хийчихдэг. Тэгэнгүүт багш тэр асуудлуудыг аваад тэр асуултыг хэн тавьж байгааг нь хэлэхгүйгээр одоо ингээд уншиж байгаа. За энд нэг хүн өчигдөр ангийнхаа одоо найзтай одоо нэг бодлогын одоо хариунаас болоод муудалцаад энэ сүлдээ харилцаа руу нороод тэр хоёр хоорондоо гар зөрүүлчихжээ. Яавал дэрвэ тав болоо. Тэгэнгүүт тэрийг сонсоод тойроо сууж байгаа нэг 10 ч юм 15 хүүхэд одоо өөрийнхөө үзэл бодлыг хэлнэ. Үзэл бодлоо хэлэхдээ бас дэг журамтай одоо нэг юм өнгийн карт өргөж байгаа л тий. Одоо дэмжиж гин, зөвлөж гин, тодруулж гин ч гэдэг юм. Тэгээ карта өргөөд одоо ингээ хүн бүхэн хэрвээ би байсан бол тийх байсан. За тэгээ тэр дотроос нөгөө сонсож байгаа хүн нөгөө юугүй одоо ингээ очиод алаад унаачих гэдэг хариулт сонслоггүйгээр яах вэ? Найзууд юм чинь муудалцаал ийз. Тэгээ дараа нь ингээл ингэж штэ. 3 хоногийн дараа л мартагдчих юм чинь тайвшраад уужирчихгүй юу? 4 тоолоод амьсгаа аваад 4 удаа тоолж амьсгаагаа бариад 4 тоолоод амьсгаагаа гаргачих гэдэг ийм зөвлөгөөнүүд гараад ирнэ. Тэнгүүд нөгөө хүүхд манд бодоод ингээд ийм эцэслэнгийн ингээд ийм тасгалуудыг бас агиух төлхөө оруулдаг. Тэгэхээр энийг бид нар нөгөө хичээл дээрээ яг дагнсан сэлийн багш, эсвэл нийгмийн ухааны багш, эсвэл иргэний боловсролын багш гэхээс илүү яг ийм зүйлүүдэд химийн багштай хамт сууж байгаа зөвлөлтөд хүртэл хүүхэд нөгөө химийн багшаас 108 элементийг биш дахиад өөр амьдрахын арга ухаанд бас нөгөө суралцаад идэг айгуу даваа талтай юм байна гэж харагддаг юм байлээ. Тийм нэмж хэлэхэд одоо ямарваа нэг илүү материал, хөрөнгө мөнгө те энд хэрэггүйгээр зүгээр л энгийн аргуудаар багш нь сурагчаа одоо сонсоод эрг хариулт хэлэх дүнгийн F муу гэж бичгээс илүү яаж сайжруулах уу гэж бичих гэх мэтлэн маш энгийн аргуудаар бас хөгжүүлж болохыг бас хэлж байна. Яг энэ сэл хөтөлбөрийг чинь одоо орчин сургууль дээр өнгөрсөн хавраас хэрэгжүүлээд эхэлсэн байна тийм. Тэгэнгүүт одоо эхнээсээ үр дүнгууд гарч эхэлж байна. Энэ одоо хөтөлбөр хэрэгжүүлснээр дараах байдал хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнөх байдлын хооронд хэр зэрэг ялгаатай байна? Юу өөрчлөгдөж чинь таны бодлороо хав. Тий. Одоо би бол ингээд одоо яг бүх төвшөндөө за тэгээ багш нартайгаа
өөрөө нөгөө сургалтандаа суучаад дараа нь 2 удаагийн багш нарын сургалтыг явуулаад ч гэдэм үгээд ингээд нөгөө яг нөгөө нэг энэ зүрхсэтгүүлийн боловсролынхаа хөтөлбөрийн агуулга руу нэлийн гүн орж өгөөд за тэгээд дээрэс нь бас ингээд яг нөгөө миний амьдралын туршлага гэхээр настай хүмүүс ярьдаг штэ нөгөө нэг тедэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг. Тэгээ миний хувьд бол одоо ингээд нөгөө нэг 80, 90, 2000, 10, 20 гэл тэг ингээд нөгөө энэ 10-нуудыг ингээд өөрөө сурагч байгаад, өөрөө оюутан байгаад, өөрөө багш болоод хүүхдгүй хүн багш байгаад, хүүхдтэй хүн багш байгаад гэл ингээд нөгөө тэгээд багш байгаад, менежер байгаад гэл ингээд айгүй олон талаас нь яг нөгөө энэ тоон дотор ингээд нөгөө чанагдаад үзчихээр нөгөө ямар нэгэн асуудлыг их нөгөө олон талаас нь харах гэж бас өөрөө айгүй хичээдэг болт юм л. Тэгэхээр зүгээр эндээс ингээд зүгээр би ингээд харахад яг энэ нөгөө сэл хөтөлбөрийг бид нэр ингээд айгүйх түлхүү их яриад багш нар хичээлдээ ингээд нөгөө сургалтандаа суусан багш нар маань яг юм тусгаалсан цаг гаргалгүйгээр өөрсдийнхөө хичээл рүү яг энэ агуулгыг оруулж ирснээр ямар одоо эерэг үр дүнгууд гарч ийн гэхээр тэнд нөгөө нэг одоо хүүхдүүдийн одоо бие бинийгээ хүндлэх, хүнийг хүндлэх, дээрэс нь одоо ингээд нөгөө багштай итгэх. Тэгээ багш яг одоо тийм сэлийн хөтөлбөрт хамрагдсан багш маань өөрөө нөгөө мэдээч хэрэг яг энэ мэрэгчлийг эзэмсдэг хүн бол нөгөө хүүхдэд яг өөрийнхөө хүүхдчил одоо шавнартай хайртай л да. Манай Монголын одоо бүх багш нар ингээд нөгөө одоо шавнараа зүрхсэтгэлээсээ хайрладаг гэдэгт би итгэдэг. Яг энэ тохиол одоо яг энэ хөтөлбөрт ингээд хамрагдсны дараа бүр нөгөө илүү их нөгөө юм тухайн хүний байр суурьнд өөрийгөө айгүйх тавьж сурдаг. Одоо юуны туханд хүрлэхгүй те ингээд тахт яа гэхээс илүү за би байсан бол яах вэ? Тэгээ нөгөө манай Монголын нэг айгуу гоё үг гэдэг штэ нөгөө үрт хүн үрээрээ биет хүн биеэрээ гэдэг. Тэгээ нөгөө юмыг одоо нэг талаас хараад шүүмжлэх юм уу эсвэл няцаах, буруушах, амархан уу гэвэл айгуу амархан. Гэтэл нөгөө яг өөрийнхөө байр суурин дээр ингээд тавиад үзэхээр одоо тэр амарханд хүрэх хүртлээр ямар олон адармаатай зам, ямар олон одоо батасаад бэрхшээлийг давдаг вэ гэдгийг нөгөө мэдэрдэг болт юм байна л гэж ойлгодог. Тэгээд би яг өөр дээрээ зүгээр ингээд хувь хүнийхээ хувьд жишээлхэд миний хувьд бол яг одоо өнгөрсөн жилээс ахуулаад яг энэ хөтөлбөртэй, энэ төсөлтэй ингээд холбогдоод яваад одоо ингээд 2 жилийн нүрийг үзэж байгаа надад жишээлбэл ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл би яг олон зүйлийг ингээд эхлээд өөр дээрээ тусгаж аваад одоо үзэн ядах уу, хайрлах уу, өршөөх үү, буруутгасан ч гэсэн нэг юм цаанаа нэг юм нөө гэрэл асаад тий яхав тий одоо ингээд ийм л байгаа да хөрхөдөө тэр хүнд ийм байгаа да гэдэг нэг ийм бодол айгүй их түлхүү төрдөг болсон юм болов уу гэж анзаараад байгаа өөрийгөө. Тэгээд хүүхдүүдийг ч гэсэн харж байхад ер нь тий. Армагч та ярьж штэ одоо сургууль дээр 2 удаагийн сургалт зохион байгуулсан гэдэг. Ер нь та одоо багш нараа ер нь яаж бэлдсэн бэ яг нэг одоо сургалт явуулахдаа одоо багш нарт одоо хамгийн дөрөнд хичээлдээ энийг нь зааж өгье те хамгийн дөрөнд одоо сэлийн тухай энэ ойлголтыг сураад одоо багш нарт ийм аргуудаар зааж өгье хичээлээ ингэж явуулаарай гэдэг ч юм энэ талаар та яг түрүү жил яг манай анарагш жаргалмаа багш хоёр маань яг энэ нөгөө энэ зүрхсэтгүүлийн боловсрол олгох энэ олон улсын хөтөлбөрт хамрагдаж ирээд тэгээ яг тэнд хамрагдсан бүх агуулгаар биднэрт бас яг ийм гоё дэлгэрэнгүй сургалт орсон юм. За тэгээд тэнд бэлтгэгдсэн багш нар болон яг энэ хөтөлбөрийн багийнхан маань эргээд дахиад нөгөө багш нартаа хамгийн ихний ээлжинд дандаа юм нөгөө хүн эхлээд ер нь нөгөө өөрийгөө нийгмийн амьтан гэдгийг хүлээн зөвшөөрөөд би сайн л да гэхдээ тэр ч гэсэн сайн найз маань мундаг л да би ч гэсэн энэ зүйлээрээ одоо мундаг гэт ингээд нөгөө би нийгмийн амьтан шүү гэдгийг хүн эхлээд нөгөө өөрөө хүлээн зөвшөөрчвөл одоо нөгөө эгогоо дараа сурчих юм бол тий эгогоо дараа сурчих юм бол айгүй олон зүйлд одоо амар тайван байж болох юм байна амжилтанд хүрж болох юм байна амжилтандаа хүрэх зорилгоо өөрөө одоо тодорхойлж чадах юм байна зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж сурах юм байна хүн өөрийгөө ялж сурах юм байна тэгээд түрүүн би бас нөгөө хэлжсэн нөгөө ялагдаж сурна гэдэг тий ялагдлыг хүлээн зөвшөөрөө сурчих юм бол хүн ингээд нөгөө ахаад ялахын тулд гэдэг юм уу амжилт яг юу амжилт юм бэ юу амжилт биш юм бэ гэдгийг ялгаж сурах юм байна гэдэг одоо ийм зүйлүүд одоо ийм зэгц мэдлэг мэдээлэлтэй болж авсан гэх юм уу та түүнээс нөгөө урд нь одоо юу гэдэг нь мэддгүйсэн гэхээсээ илүүтэйгээр эдгээр ойлголтуудаа бүгдийг ингээд ийм гоё магадгүй нэг талдаа бол бүр нөгөө шинжлэх ухааны үндэстэй айгүй олон эрдэмтэн судлаачдын одоо баталгаа нотлогоотойгоор энэ ойлголтуудаа би өөрийнхөө хувьд бол айгүй цэгцэлж авсан гэж бодоо та. Тэгэхээр яг энэ дээр бид нэр яг багш нараа яг л ийм л байдлаар бэлдсэн. Хамгийн эхлээд эндтэй нөгөө би нийгмийн амьтан шүү. Би ингээ ганцаараа шаналал, ганцаараа бухимдаал яваад ахын оронд би яагаад те бусдын тусламжийг авч болохгүй гэж.
Би яг ингэж те надад бусдын тусламж хэрэгтэй байгаа шиг би яагаад өөр бусдад тусалж болохгүй гэж гээд. Тэгэхээр яг ингээд нөгөө насан туршид ч гэсэн хийдэг ингээд засгалууднаас яг бүгдээрээ адилхан л да. Одоо ингээд нөгөө өөрийгөө нээх, өөрийгөө чагнах, тэгээ бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж үзэх гээд. Тэгэхээр яг нөгөө багш нарын сургалтыг бол бид нар яг энэ бүгдийг яг нөгөө юм биеэр нь мэдрүүлж дандаа тийм практик сургалтууд хийсэн. Өнөөдөр хэдүүлээ уйлал, тэрвэрлэлтэн, маргааш нь инээлдээл, хөдөлцөн тэр бүхнийхээ хэрээр нөгөө хүн өөрийгөө нээгээд бусдыг ойлгоод өөрийгөө айгүйх сонсоод өөрийгөө таниад те би яг тэр бүхнийхээ арталд одоо маргааш нь гэх юм уу та илүү их юм нөгөө одоо боломжууд өргөн байгаа караал амьдрал ямар гоёыг мэдрээл те тэгээ өнөөдрийн миний хэцүү байгаа юм яг үнэндээ хэцүү биш юм байна гэдгийг ойлгоол гэд ингээд зүгээр юм улам тэр нөгөө боломжуудыг өргөсгөөл яваад идэг юм л. Тэр багш нарыг яг л ийм практик байдлаар бэлдсэн дээ. Бас нэг маш энгийн бөгөөд практик одоо багш болгон хичээл дээрээ магадгүй гэр бүл болгон гэртээ хийж болох дасгал бол нөгөө 1-ээс 10-ын хооронд тоолдог байдаг штэ. Тэгэхээр нэг бол одоо ажиглалын хамгийн доод хэмжээ, хамгийн ажиглалтай нь одоо 10-ын тоо тий. Тэгээд багш маань одоо сурагчдаас асуух байхгүй. За одоо сумка өнөөдөр хэдийн тоог хэлэх үү? Яагаад? Тэнгүүд багш нь би өнөөдөр 7 байна. Ягаад гэвэл надад ийм тохиолдсон ч гэдэг юм. Тэгэхээр ингээд нөгөө хоорондоо бас яг юу тэр өдөр юу тохиолдсон, ажиглалтай байгаа юу үгүй юугаа хуваалцчихаар би бинийг илүү ойлгодог, магадгүй заа харах байрлалаа өөрчилдөг, өгж байгаа даалгавраа хүртэл өөрчлөх боломжтой ийм бас аргууд байдаг. Багш нар маань ингээд одоо энд айгүй олон төрлөөр ажиллаад тий айгүй олон янзын аргад өөрсдөө одоо суралцаал, өөрсдөө хичээгээл яг энэний хажуугаар одоо миний бас нэг айгүйх баярлаад байгаа зүйл бид нэр эцэг эхчүүдэд бас яг энэ нөлөөллийг одоо хүргэх боломж айгүй өргөн байгаад би бас айгүйх баярлаж хүлээж аваад байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр ингээд нөгөө эцэг эхийнхээ одоо жилдээ нэг удаа энэ төр хийдэг хурлаар яг 6 настай хүүхд сургуульд орохороо яг яадгийг ямар үештийг туулдгийг тэр 6 настай хүүхдийн тэр зүрх сэтгэл зүйд нь те бие организмд нь оюун уурга тархинд нь ямар одоо өөрчлөлтүүд гардыг ямар хүндрэлүүд тэднэрт тулгардыг тэрийг туулахт нь би ингэж ажиллана багш ингэж ажиллана харин аав ээжээ та яах юм гэдэг ийм сургалтыг нэг явуулдээ. Тэгээд дунд ангид орохоор нь бас гэх мэтчлэнгээр ингээд бид нэр одоо яг танай хүүхэд 8 настай хүүхнийг иймэрхүү байгаа шүү гэдэг мэдээллийг бид нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйчдэрээ дамжуулаад өгчдөг байхгүй юу. Тэгээд зөв эндээс ингээд зур улбатаагаар би түрүү анарманаас яг ирээнийхээ хэлжсэн л та бид нар ингээд нөгөө одоо энэ цахим суугийг ашиглаад бид нар бас нэг талаараа энэ маань тий нөгөө бүх юмд нөгөө хоёр талтай шүү дээ. Одоо нөгөө хэцүү зүйл байхад амархан зүйл байгаа, сайхан тал байхад сар талаас байгаа. Тэр магадгүй яг энэ хөл хорионы одоо олон давуу талын нэг нь юу гэхээр энэ хугацааг бас бид нэр ашиглаад нөгөө эцэг эхчүүд гэр бүлүүд маань нөгөө үр хүүхдүүдтэйгээ нөгөө бүр илүү их тулж ажиллах, илүү их наалдах, тэгээд тэднэрийг нөгөө илүү их нөгөө юм таньж мэдэх ийм айгуу том боломж байна гэж би хараад байгаа. Тэгэхээр яг саяны түрүүний анрын 1-ээс 10 гэдэг тасгалыг айлууд ингээд бас гэртээ хийж үзвэл айгуу гоё. Одоо оройдоо ч юм уу тий. Одоо ингээд ерөнхийдөө бол яхтай ингээд нэг орчин цагийн гэр бүлүүд бол бас цомхон болчлаа шүү дээ. Нэг 3-5 хүнтэй, 3-7 хүнтэй ч гэдэг юм уу тий. Нэг одоо 3-4 хүүхэдтэй айлууд байлаа гэдэг. Бүгдээрээ айгуу гоё тойрч сууж байгаа л. За ээжээс эхэллээ. Таны өнөөдөр ямар өнгөрсөн бэ? За би 8 байна. Уг би өглөө ингээд айгуу гоё эхэлж ирсэн. Миний хүүхдүүд бүгдээрээ цагтаа осоо телевиз хичээлээ үзээд хүүгийн манд багш те гурав маань яриад анхаарал тавиад даалгаврын шалгаад тэг ингээд их гоё явж ирсэн. Тэгээ орой ээж нь плеткэн дээр хоолоо дэврэж асгаад одоо бүр плетгээ цэвэрлэх амар их ажилтаа үлдсэн. Энийг одоо унтахаас өмнө яа цэвэрлэнэ гэж бодоод жоохон хэцүү хүндрэл үүсчлээ ээжд нь. Тийм учраас ээж нь 8 за бишээ 9 өгчээ. Яг хөө ингээд цэвэрлэхэд миний охин надад бас ирээд тусалчих юм чинь болоо. Дараагийнх нь аав миний хэвээр гоё 10 тий ажиллаа тараад ирсэн чинь ингээд гоё халуун хоолтой хүүхдүүд маань даалгавраа хийсэн. Аав нь хэвээр сайхан байна өнөөдөр ажил бүтэмжтэй байсан шүү. Гэт ингээд одоо тэгэнгүүт одоо юу гэдэг юм одоо 4-р ангийнх нь тий 9 настай хүүхэд минийх 6 байсан би ингээд бодлого бодсон чинь ингээд чадахгүйсэн ч гэдэг юм гээд. Тэр дотроос бид нөгөө юуг олж харж болох вэ гэхээр нөгөө эцэг эхчүүд нөгөө хүүхдүүдийнхаа нөгөө сэтгэлийг нөгөө нээх баг. Ерөнхийдөө өнөөдөр яг манай нийгмийн дүр зураг яг ямар байна вэ гэхээр яалтч байхгүй бид нэр ингээд цаг үетэй уралдаж алхаж байгаа учраас үнэхээр яг нөгөө ажилдаа айгүйх анхаарал хандуулаад хүүхдийнхаа нөгөө дотоод сэтгэл рүү өнгөдөг ийм зүйл айгүй баг болцсон. Үнэхээр цаг боломжийн ч алга. Тэгэхээр ингээд нөгөө хүүхдүүдэд таних айгүй боломж өгдөг юм байна. Одоо тэр зүйлүүд дээр бид нэр энийг ашиглаад үзвэл нөгөө ээж аав нар маань
хүүхдүүдээ яриулах, хүүхдүүдээ таних. Хүүхдүүд чинь ингээд дараа нь эргээд ямар нэгэн айдсгүйгээр, ичгүйгээр, санаа сэтгэлээ зовоохгүйгээр болж ийн болохгүй байгаа тухайга ээж авдаа ярьж сурдаг ийм арга юм болов уу гэж боддتي. Тэгэхээр энийг минь тоогоор хэлж болдог, өнгөөр хэлж болдог. Тэгээ бүр ингээд одоо ингээд хүүхдүүд захин хичээл үзсээр хагаад одоо энэ дараагийн 3 сар бол бас нэлээд хүндрэлтэй болно л да. Яг үнэндээ ингээд нэг үйлдэлийг бид нэр ийм удаан хугацаанд давтаж хийхээр энэ бол айгүй хэцүү, аль аль талдаа айгүй хэцүү. Гэт бид нэр энийг давхаас өөр аргагүй. Тийм учраас магадгүй одоо ингээд заримдаа бүгдээрээ аав нойроо ажилласаа ирэхдээ нэг хідэн төмөр утас бэлдээд ирээ тий. За тэгээ бүгдээрээ сайхан гоё тойрч сууж агаад за яг сэтгэл хөдлөлөө гоё одоо дүрсээр илэрхийлье. Аав гоё цэцэг гэлээ. Минийхээ юм гоё цэцэг шиг. Минийхээ юм байна. Минийхээ юм байна гэдэг. Ийм гоё бүтээлч ажиллагаануудыг бас ингээд гэртээ зарцуулаасаа гэж бодож байгаа. Тэгээ энэ нь олон цаг шаарддаг хамгийн гол нь. Тойроо суулаа 7 минут болоо. Тэгэхээр ингээд ийм байдлаар бас нөгөө гэр бүлүүд ойртох айгүй гоё том боломж энэ хөл хорой. Тийм бид нар бас яг эцэг эхчүүд гэр бүлүүдийн талаар ярьж байгаа үед ерөнхийдөө сургуулийг одоо гурвалжингаар дүрслэх юм бол нэг одоо өнцгөн багш, нэг өнцгөн сурагчид, нэг өнцгөн гэр бүл гэж явдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүлүүд маань одоо яг таны ярьсан чадруудыг хөгжүүлэхийн тулд ямар үлгэр дуурайлыг хизэнээс үзүүлж эхлэх хэрэгтэй юм бэ? Мөн сургуультай багштай ямар байдлаар бас хамтарч ажиллавал хүүхдээ те зүрх сэтгэлийн боловсралтай юм иргэн болгоход нөлөөлөх вэ? Айгуу гоё асуулт. Миний тэгээ одоо яг хүнд хэрэг болох болохгүйг нь би бас яг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ би яг ингээд өөрөө одоо хамтран ажилладаг багш нартаа, залуухан ээж аавуудад өөрсдийнхөө дүүнерт, шавнартаа гэл ингээд эргэн тойрныхоо ингээд хүмүүс би аль болох боломж нь л гараад ах юм бол нөгөө хуваалцахыг хүсдэг сэдв байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо яг за юу гэдгийг яг юм бүр тодорхойлсон тий. За зүрх сэтгэлийн боловсрол олгоё гэдэг ингэн гэхээсээ илүү тий. Нөгөө ээж аав бүхний, эмээ өвөө бүхний, ах эгч бүхний ингээд нөгөө одоо туйлын зорилго юу вэ гэхээр ерөөсөө тэр үр хөвгтөө тэр халамжиндаа байгаа, асрамжиндаа байгаа хүнийг сайн хүн л болгох. Тэгэхээр нөгөө сайнны хэмжүүр маань яг өөрөө юу байх вэ гэдэг дээр бид нэр яг энэ дээр энэ зүрх сэтгэлийн боловсролтой байснаар олгогдно гэж би бодоод байдیں۔ Сайн гэхээр одоо юу гэдгийг би айгуу гоё олон өрөө байртай, олон одоо сольж ундаг машинтай, тий амралт бүхнээр ингээ гадааддаа зугаалдаг гэдгийг сайнны хэмжүүрээ гэж авч үзэх юм уу? Юу ч л байсан тий миний хувьд аз жаргалаа гэж ингээ бодож байгаагаа юм гэх юм уу гэд. Тэгэхээр мэдээж энэ хэрэг бид нар яг одоо өнөөдөр энэ ярьж байгаа энэ хүн байх, зөв байх, байгаатаа сэтгэл хангалуун байх, бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг ингээд одоо энэ нийгэмд ингээд одоо бүр ингээд эрэлт хэрэгцээтэй байгаад байгаа энэ зүйлүүдийн чадварыг олгохын тулд ерөөсөө л гэр бүл өөрөө тэр ухаан орсон цагаас нь эхлээл амьд жишээ цэцэрлэгт байхаас нь ахуулаад тэрийг ингээд гоё хүүхэд хэлд ордог цагаас ахуулаад гоё ярилцдаг. За юмаа ингээд гоё хуваалцдаг. Одоо юу гэдэг нэг бид нэр ингээд одоо ингээд сошиалар бас айгүйх ярьдаг штэ тийм ингээд хоол идэхгүй болвол баганд ч өглөө шүү гинგод багааныхын толгойг зохиол тий. Тэгээ чамааг ингээд зохино шүү гэдэг ойлгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би өөрөө бас яг ингээд нөгөө ээж болчоод яг энэ алдаануудыг бас хийдгэлээсэн л да. Одоо юу гэдэг ингээд энэ хүүхэд чадчихад чи чадахгүй муу хүүхэд. Би муу хүүхдээ ээж байх юм уу ч гэдэг юм уу гэдэг. Тэгэхээр нөгөө эдгээр зүйлүүд маань ингээд мэдээж хэрэг одоо юу гэдгийг нөгөө хүн бүхэнд яг адилхан нөлөөлөд тий. Тэр хүүхдийн хувьд сэтгэл зүйн одоо готрол гэмтэл үүсгээд тэр нь ингээд сэрэхгүй гэмтээд ч гэдэг юм уу ийм зүйл болохгүй л тий. Мэдээж хэрэг энэ одоо хүүхдээсээ ээж аавын харилцаа янз бүр л байна. Гэхдээ зүгээр бид нэр яг ийм зүйлд одоо нөгөө автуулахгүй тулд эхнээс нь ингээд нөгөө нэг одоо тэр нөгөө хүний эгогийн дарж тий нийгмийн амтан гэдгийг ингээд бүлээн шүрүүлэхийн тулд миний хүү чадаагүй юм уу? Найз нь чадцсан ямар мундаг юм. Найзд нь хамт баяр хүргэе. Дандаа нэг ийм байдлаар ингээд зүгээр ингээ гоё жишээлээд өгчүүл зүгээр тэгээд би яг нэг ийм юм ярьж байхад надаас нэг бас ийм асуулт ирж ирсэн л да. Тэгээд тэр хүүхэд ингээд хор шаргууч гэдэг юм уу те. Яах вэ энэ төрүүлж би ард нэг чигээд ийм болчвол яах вэ? Гэтэл нөгөө нэг тэрийг одоо ингээд нөгөө бидний үгдийн нөгөө өдөөж өгөхийн тулд дандаа ингээ хурцлаад өрсөлдүүлээд те гэд ийм байлгаад яж нөгөө нэг болохгүй гэдэг одоо тэр миний санааны эсрэг тийм асуулт гарч ирсэн байхгүй. Тэгэхэд бол надад яг ямар одоо бодол төрж исэн бэ гэхээр би өөрөө яг нөгөө 8 настай 15 настай 8 настай хоёр хүүхдээ ээж байхгүй. Тэгээ би том хүүхд дээр бол ерөнхийдөө яг саяны алдаа шүү гэдэг аргуудыг бол айгүй хэрэгжилж байсан. За дараа нь яг тэр том хүүхдээ би нэг 11, 2, 3 настайхаас ахуулаад багш нарын зөвлөмжөөр би алдаануудаа засч эхэлсэн баг.
Тэгээд ирсэн яг нөгөө дараа нь 2 дахь хүүхд дээрээ гаргасан одоо яг амжилтууд маань юу байсан бэ гэхээр яг тэнд гаргасан алдаагаа би засаад эсрэгээр нь ингээд хийсэн аль алинд нь айгүй гоё нөлөөлсөн. Тэгээд ялагдаж сурна гэдэг нь өөрөө дандаа ялагдаад ийм одоо өхөнц дорой номой тий ийм одоо бусдын өмнө хүлцэнгүй болно гэсэн үг биш. Ялагдаж сурах нь яг юунд хөтөлт юм бэ гэхээр дараа нь ямар ч вэ жижиг ялалтын үн цэнийг амар өндрөөр үнэлж чаддаг. Миний нэг айгу санаа зовоод байгаа жижиг юм юу вэ гэхээр бид нар ингээд нөгөө юм гоё юмыг айгу бага мэдэрдэг болсон. Яагаад гэвэл нөгөө юм айгу их түгээмэл болсон. Тэ? Байж л байдаг. Аав нь ингээс чардаж ажиллаж байгаа л тэ хүүхдийнхаа төрсөн өдрөөр өөрөө ч бариагүй утсаа бэлгэлэхэд тэр хүүхдээ үшээ танил. Энэ юм манай ангийн хүүхдэд байж лээ тэ гэдэг ийм байдлаар ингээд нөгөө хүлээгээд авдаг болсон зүйл айгу түлхүү болсон юм уу гэж яагаад гэдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө багаас нь бид нар яг нэг иймэрхүү зүйлүүдийг ингээд гэр бүлдээ хэрэгжүүлээд эхлэх юм бол нөгөө хүн байгаа юмныхаа үн цэнийг мэдрэх байхгүй хөдөлмөрлөөд олоод авчгаараа тэндээс нөгөө юм аз жаргалыг мэдрэх хөдөлмөрийн үн цэнийг амжилтын үн цэнийг мэдэрдэг болт юм байна гэдгийг би мэдэрчээсэн. Тэгээд ээж аав нарыг би ингээд нэг за мэдээж хэрэг одоо өдөржин ингээд хамт байгаа л өдөржин юм боловсруулсан хөтөлбөрөөр ажиллаад орой өхөн ямар нэгэн хөтөлбөр зохиогоол тий одоо гэр дотроо ингээд ингэж амьдрна гэж байхгүй. Гэхдээ ингээд нэг юм оройдоо л нэг удаа нэг 10 минут 15 минут 7 хоногт нэг 30 минут яг нэг ийм зүйлүүдэд цаг гаргадаг болчихвол айгүй гой санагдтыг. За одоо юу гэдэг ингээд сая манай одоо баг хүүхдийн багш нь ийм даалгавруудын намралтын үеэр ийм даалгавар өгч байгаа байхгүй юу? Нэг дахь өдөр гэр бүлийн анх цаг. Хоёр дахь өдөр одоо даам юм уу шатрын тэмцээн. Гурав дахь өдөр нь гэрээ цэвэрлэе шүү. Дөрөв дахь өдөр нь юу вэ? Танин мэдхүүн цаг. Тэгээд гэр бүлийн уншлагын цаг маа гэх. Тэгээд ирэнгүүт нөгөө хүүхэд багшийн өгсөн даалгаврыг ингээд гэртээ хийхэд өмнө нь болохоор зэрэг би за миний хүн ингээл цаанаа л хийчээчтэй гэл ингэдэг байсан бол яг одоо нөгөө нөхөл өрөөний үед чинь ингээд нөгөө бүх хүмүүс одоо ингээд идэвчж штэ одоо хүүхдээ хичээл тасарчлаа яана. Тэнгүүд ингээд яг ингээд дөрвөлээ эгэн зогсож байгаа л аахаа тоглол. Тэгэл мэдээж яриг одоо тэнд 8 настай хүүхэд одоо 40 гарцсан аав хоёрын аавал төрүүлнэ штэ. Тэгэхэд ингээд нөгөө юу гэдэг ингээд нөгөө хүүхэд ингээд оройгоод ирэхтэн чи айгу мундаг штэ. Чамаас түрүүнтэй ингээд энэ хүн ингээд асуултнууд ингээд оноогдчих штэ. Тэнгүүд ээж чинь ингээд бүр чамаас түрүүнд 10 алдаад гарцсан байхад чи хоёрт үлдлээ штэ. Харин ч мундаг байна штэ. Ингээд тэнгүүд ингээд тэнд нөгөө хүүхэд тэгээ би ингээд бүх юм заавал ийддээлж ялж явах ёсгүй юм байна гэд ингээд тэгэл тэрний дараа ингээд сая бас нэг айгу гоё жишээ би өнөөдөр бас нэг өглөө уншаад айгу сэтгэл хөдлсөн мэдээ байсан гэхээр манай сургуулийн нэг 11 дугаар анги 2 дугаар анги тэгээ бас цэцэрлэгийн дүүтэй тэгээд бас нэг хүүхдэн төгссөн билүү нэг 4 хүүхэдтэй айл хүүхдэн зураг зураад ах нь англи хятад монгол дээр захиа бичээд ээж нь аав нь бас тий өөрсдийнхөө одоо тэр нөгөө хөдөлмөр орлогоос одоо яг тодорхой ямар хэмжээтэйг нь мэдэхгүй л те ингээд ийм гоё хандив цуглуулж нийлүүлж босгоод хүүхдийнхаа санаачлагаар гэж байгаа шүү дээ. Гэтэ элчин сайдын яамн дээр очиод тэнд ингээд нөгөө одоо сэтгэлийн хандив өргөсөн ба. Тэгээ тэнд 2 дугаар ангийн хүүхдэн зураг зурсан байгаа. 11 дугаар ангийн ах нь англи хятад монгол дээр гоётэй хүчтэй байгаараа дийлэн шүү ялж шүү гэдэг. Тэгээ тэрийг уншаад би бүр ингээд айгүйх баярлсан байхгүй яг энд нөгөө хүүхдүүд те одоо юу гэдэг ингээд нөгөө юм инэрч сураад байна штэ хайрлж сураад байна штэ өгч сураад байна штэ. Тэгээ тэр ээж аваар би бас айгүйх бахархаж ирсэн. Хүүхдийн зүрх сэтгэлийн боловсрол ярихын зэрэгцээ бас нөгөө талд нь хүүхдийн сэтгэл зүг бас нэлээд сайн ярих хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр одоо яг одоо зүрх сэтгэлийн боловсрол ярьж байгаа эсрэг талд нь нөгөө өнцгөр нарахаар бага насны хүүхдийн одоо сэтгэл зүйн стресстэй, депресстэй гэдэг асуудлууд их байгаа гэдэг. Тэнгүүд энийгээ хүүхэд ирнэ яаж таньж мэдээд одоо энийгээ одоо сэлэр дамжуулаад яаж энийгээ даван туулах болцоо байт юм бэ? Тийм энэ дэр нөгөө одоо яг сүүлийн үед ялангуяа бид нар энэ нөгөө нийгэм өөрөө одоо нөгөө сэтгэл зүйчтэй сэтгэл зүйчийн мэрэгжил сэтгэл зүйн боловсрол гэдэг ингээд айгүйх яригдаад эхэлсэн. Дахиад нөгөө нэг хэрэгцээ нь үүсэж байгаа учраас л энэ айгүйх төлхөөх яригдчихэж штэ. Түүнээс ч өмнө нь бол одоо юу гэдгийг сэтгэл зүйчэд хандаа сэтгэл мэдрэлийн эмчит үзүүлээ гэхэд одоо би ямар галзуу юм уу галзуурсан юм уу гэдэг ийм ойлголтоор ханддаг байсан бол өнөөдөр ингээд хүний сэтгэл гэдэг чинь яг л нөгөө шүд шиг нүд шиг чих шиг хамар шиг нэг эрхтэн юм аа. Түүнтэй адилхан одоо шүдээ цаороход би те ямар хинээс ч айлгүй ичлгүүгээр шүдний эмчд очиод ломбдуулдаг бол би депресдүүл стресдүүл ажлын байрны ч юм уу те одоо ах амьдрал нийгэм энд би ингээд нэг юм депресссэн юм шиг санагдвал би мэрэгжлийн үнд хандах нь өөрөө энгийн үзэгдлээ гэдгийг нийгэм одоо баг багаар хүлээмжшөөрөд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг манай Сумкагийн асууж байгаа асуулт өөрөө бас айгүй чухал асуулт. Тэгээд
ялангуяа бага насны хүүхдүүд бол бүр стресс төрөх магадлал өөрөө айгүй төлхөө байдаг гэдгийг нөгөө шинжлэх ухаанаар нотолсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг миний хувьд бол бас айгүй их азтай зүйл нь юу гэхээр дандаа нөгөө мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг л да энэ дээр. Тэгээд мэрэгжлийн хүмүүсийн одоо нөгөө заавар тусламжтайгаар тэгээ юу гэдгийг одоо ингээд стресстэд нэг хүүхэд бачимдаад орилох тохиолдол хүнд нь сэтгэл зүйчрүүд агуулж чад хөтлөөдэй гэсэн үг биш. Харин ээж аав бүхэн сургууль багш бүхэн тэр мэрэгжлийн сэтгэл зүйчийн зөвлөмжийг одоо ингээд нөгөө авдаг, уншдаг энэ мэдээллүүдээ тийм ингээд юм одоо баталгаатай мэдээлэлээр хангагддаг байгаасаа гэж боддتي. Түүнээс ч одоо юу гэдэг манай яг Монгол улсад өнөөдөр тийм хүртээмжтэй сэтгэл зүйч нар нь яг үнэндээ алга. Гэхдээ бас айгүй гоё гэрэлгээтэй миний айгүйх баярлж байгаа зүйл нь юу гэхээр одоо сургуулиудын мэрэгжлийн сэтгэл зүйчтэй болгож гин бас салбар маань арга хэмжээ авахгүй аваад байгаа хгүй айгүй сайхан. Тэгэхээр энэ дээр одоо аав ээж бүхэн яг мэрэгжлийн сэтгэл зүйчтэй байнга тогтмол уулзна гэхээсээ илүү одоо яг энэ чиглэлийн одоо баталгаатай их сурвалжуудаар хангагддаг мэрэгжлийн сэтгэл зүйч нарын хөтэлдэг одоо энэ одоо блогууд мэрэгжлийн сэтгэл зүйч нарын өгж байгаа зөвлөмжүүд түүнээс ч одоо юу гэдэг би ингээд сэтгэл зүйн талаар нэг юм ингээд өөрийнхөө одоо сошиал орчинд биччихвэл тэр зүг гэсэн үг бас биш шүү дээ. Тэгэхээр яг ийм мэрэгжлийн улсуудын ийм гоё юмнуудыг ийм гоё даахдаг энэ төрлийн мэдээллийн гоё ном сонио хэвлэлийг олж уншдаг байгаасаа л гэж боддتي. Түүнээс ч заавалч одоо ингээл хүүхдээ өтлөөл сэтгэл зүйчдэр очирлоо тийм боломж нь ч бас хаана нэлээ. Тэгэхээр энэ дээр ингээд ийм хүүхдүүдийг стресстүүл, депресстүүлж байгаагаа мэдрэх одоо айгүй олон аргууд байдгийг харин аав ээж багш хүн мэдэх хэрэгтэй юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр түрүүний бидний ярианд одоо орж исэн нөгөө одоо хүүхд бүхнийг адилхан байхыг шаардах. Хүүхдийн хүсээгүй үйлдэлийг ээж нь аав нь тий одоо хүчээр хийлгэх. Чи яг л 10 бодлого бодож иж бас. Энд бас нөгөө ээж нь аав гэдгийн хамтаар бас багш бас орно шүү. Тэгээд одоо яг ийм бодлогыг ингээд магадгүй ингээд тий нөгөө нэг тэр хүүхд бид нар яагаад одоо сургуун одоо багшлахтаач тэр хичээл дээрч тэр даалгавар дээрч тэр яагаад нөгөө ялгаатай даалгавруудыг өгч болохгүй гэж. Жишээлбэл яг манай боловсролын салбарт энэ жил ялгаатай одоо тэр даалгаврыг өгч суралцах чөлөө нэг тийм утга агуулгатай сургууль мужил хилтгэлийн уралдаан басан байхгүй. Тэгэхээр энэ ялгаатай байдлуудыг хүлээн зөвшөөрөх, даалгаврыг ялгаатай өгөх, хүүхдийнхаа өөр хүсэл сонирхлыг таньж мэдэж тэрүүнд нь нийцэж амьдрах гэдэг энэ зүйлд бол бид насан турш хүмүүс бүгдээрээ эвлэрэх ёстой. Яагаад те миний хүүхэд 5 бодлого бодоод хэрэгцээ нь хангагдаад ч юм уу ингэсэн байхад яагаад те би заавал 10 бодлого босхоос нааш ширээнээс ч босохгүй. Хэрвээ чи энэ ундаг уйл гэж ивэл те над хуулан бичгээ бич. Эднэр нь өөрөө хүүхдэд тийм илрэх хийгээд илрэхгүй тийм нөгөө стрессүүдийг айгүй хүсгэж яадаг. За тэгээ түрүү манай сумка асуулаа нөгөө амар их нөгөө хэлмээр байгаа учраас айгүй олон яриад хийж магадгүй шүү заа. Тэгээ нөгөө сумка түрүү асуусан хэрвээ стресст орчвол яах вэ гэнэ. Тэгэхээр бид нэр хүүхдүүдийг хүссэн үсээг өөр амар их стресстүүлж байгаа. Хүссэн хэмжээнд нь анхаарал тавихгүй байгаа. Аав ээжээ ингүүл тэгвэл яах вэ? Бүгдээрээ шагаад тоглоё л доо гэхэд нь одоо би ингээл за бэж ээж нь одоохон ингээд нөгөө уцаа майжаа сууж байгаа. Юу чамтай шагаад тоглох би тэ чиний хувцсыг угаах ажил надад амар их байна гэж хэлж байгаа. Тэгээ энэ одоо юу гэдэг ингээд нөгөө сэрэхгүй гэмтэл гэхээсээ илүү зүгээр тухайн үед бол хүүхэд агай стресстэй байгаа, гомдж байгаа. Тэгэхээр ийм зүйлүүдээс нөгөө гаргахын тулд бид нэр дахиад нөгөө анхаарлаа жоохон л дэмжих. Орой 20 цагаас 22 цаг хүртэл бүгдээрээ уртсгүй цаг шүү. Тэрийг за окей 2 цагаар биш эхлээл 30 минутаар эхэл, 20 минутаар эхэл. За 4 дахь 5 дахь юу гэдэг эсвэл 7 хоног бүхний сондгоо тотоо өдрүүдийн оройн цагаар би гэртээ фэйсбүүк хэрэглэхгүй. Би хүүхдтэйгээ л ажиллана. Би хүүхдийнхаа нүдэн дээр ном уншиж харагдана. Би ингээд ээж аав нар бүхэн ингээд зорчмоор байгаа хэрэг. Одоо айгүй хэм сошиал асуулт өгдөг. Яаж хүүхдээ номон дуртай болгох вэ? Хизээч хүчээр дуртай болгодгоо. Хизээч багшийн өгсөн даалгавраар дуртай болгодгоо. Тэр яаж дуртай болгодог вэ гэхээр орчин дуртай болгодог. Тэгэхээр нэг юм шог зураг байдаг штэ нөгөө номоо бариа суучгаа дотор нь уцаа бариа бүр тэсэхгүй байвал хүүхд чинь хамаа гарахад ном уншаа сууж ирэв. Эхний ээлжинд хамаагүй юм хурд мэхлэх аргач хэрэглээд үз. Тэгээд уншлагын цаг гэхээс илүү хүүхд чинь уншихгүй ягээ. Та нүдэн дээр 30 минут ном бариа сууч. 2 дахь сараасаа хүүхд чинь барьдаг болно. 3 дахь сараасаа ингээд те уншдаг болно гэд. Тэгэхээр ингээд нөгөө энэ стресс депрессүүдд нөгөө автуулахгүй байх аргууд нь хүчээр хүсээгүй юм хийлгэхээс илүү хүсэж байгаа зүйлийг хамтдаа хийх. За стресстэй депрессдсэн байлаа гэж бодъё. Тэгвэл одоо бүр үнэхээр хэцүү тохиолдол байвал одоо юу гэдэг нь мэрэгжлийн хүнд ханд өөрөө зохицуулчих болмоор байвал
алдаагаа хүлээн зөвшөөрөд хүүхдүүдээс уучлахгүй. Ээж нь дахиад тэхгүй ээжигээ өстө уучлаарай. Ээж нь хүүгээ зохиод тавцсан уу? Би сая бас нэг сайхан ингээд хүүхдээ бас зохиод бүр амар гомдоогоо тэгээд өөрөө тэрийгээ би бас ингээд тэрийгээ сургалтын аягүй олон кейс болгоод бас ирсэн л да. Дараа нь зүгээр л ичхгүйгээр уучлахгүй хүлээн зөвшөөр. Уучлахгүй лээ гэд одоо юу гэдэг би чамайг зөгцсөн юм чинь чамд тийм амттай шимттэй авч өгье тоглоом авч өгье биш. Ээж нь одоо дахиад ихгүй уучлаарай. Чипти тэгэр. Гэт нөө стрессээс нь гарах гэж байна. Тэгээд одоо нөгөө хамтдаа бүгдээрээ нэг амьсгалын засал хийгээ сурч. Тэ за мэдээж эрг мэрэгжлийн биш хүмүүс юм чинь одоо юу гэдэг йог моглтой хамтдаа их бол эрсдэлтэй л тэ. А зүгээр бүгдээрээ сайхан гоё тойрч сууж агаад нөгөө зөв амьсгал авдаг. Амьсгалаа авахтаа гизээ төмбөлгөөд бариад амьсгалаа гарахтаа гиз чинь цаашаа олж явах хэрэгтэй шүү гэдгийг нөгөө одоо баг хүмүүс бүгдээрээ мэдэн ш. Энийг хүүхдүүдтэйг л хамт хийгээ сурч. Тэгээ гоё тэр багш одоо тэр нөгөө цэцэрлэгийн насны хүүхд сургуулийн баг насны хүүхд байлаа гэхэд тэр нөгөө багш нарын өгж байгаа зөвлөж байгаа одоо ТV-гээр зааж байгаа тасгалуудыг хамтдаа зогсоод хийж. Инглигээд ааваас ээжээс эмээгээс өвгөөс юу ч унахгүй харин юу нэмэгдэх үү гэхээр нөгөө хүүхдийн чинь одоо нөгөө аз жаргал нэмэгдэн аавд ээждээ итгэл нэмэгдэн нөгөө тэр үүсцэн байгаа стресс бухимдал нь жоохон арилна. Ялангуяа одоо яг энэ нөгөө хөл хорионы үед бол нөгөө хүүхдүүдийн хувьд бол нөгөө бидний мэддэхгүй стресс амар их байгаа. Тэд нэр багшаа санаж байгаа, найз нөхдөө санаж байгаа, гадаа гармаар байгаа. Нэг хэлбэрийн одоо энэ онлайн сургалтуудаас залхаж эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ үеүүдэд нөгөө ээж аауд маань хамгийн ихний ээлжинд нэг одоо 30 минутаас ахуулаад гээл ингээд цагаа нэг минутаар нь багасгаал анхаарлаа нэмэгдүүлээсэ гэж бодож байна. Баярмаагчтай баярлалаа. Яг энэ сэдвээр бас Сункагаас асууя. За яг энэ сэдвийг ингэж одоо гүн гүнзгий ярихаас өмнө таны хувьд яг энэ зүрх сэтгэлийн боловсролын талаар ойлголт байсан уу? Одоо ингээд ярилцаа суусны дараа бас бодолт тань өөрчлөлт орвоо? Хүн байх, зөв хүн байх гэдэг ойлголт айгүй хэрэгдаад идэг тийм. Тэгэл одоо нэг буруу зүйл хийхгүй байх юмсан одоо ингээл бидний одоо залуучдын хувьд кармач гэж ярьдаг тийм. Ингээл тийм зүйлсийг яриад байсан чинь цааталт нь нэг одоо зүрх сэтгэлийн боловсрол хүнийг яаж хайрлах юм, хүнийг яаж уучлах юм, хүнд яаж одоо илүүгээ өгөх тус гэж юу байх юм те. Энэ болгоныг ингээд 10 жил байхдаа илүү сайн мэддэг байсан бол дараагийн зөв хүн болоход айгүй хэрэгтэй юм байна гэж ойлголттой болж байна одоо би. Тэгээд аль болох бас одоо нэг зүрх сэтгэлийн боловсролыг хувь хүн талаас бас нэг боловсролын салбарт ойрхон ажиллаад байгаа хүний хувьд аль болоход ингээд өөр сурах гал үзэлээ дээ. Тэгээд ямар ч үсэн надад бол маш сонирхолтой байна. Тэгээд нэлийн юм онлайн төвшний тэгээд бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох жишээнүүдийг өнөөдөр Баярмаа агш сонслоо. Та хоёртой бас цаг заваа гаргаж одоо зүрх сэтгэлээсээ ярилцсан их баярлалаа гэж хэлье. За ялангуяа бас өнөөдрийн зочноор одоо оролцож байгаа Баярмаа багштай маш их баярлалаа. Мөн яг энэ төслийг санаачилсан, хэрэгжүүлсэн багш болгонд сургуульд маш их баярлалаа. Амжилт хүсье гэж хэлье. За мөн төгсгөлд нь хэлэхэд энэхүү подкаст маань нийгмийн хариуцлагын хүрээнд одоо A+ мөн орчин сургуулийн маань нийгмийн хариуцлагын хүрээнд явагдаж байгаа. Үн төлбөргүй олон нийтэд нээлттэй ийм цоврал боловсролын талаарх подкаст байгаа шүү. Мөн бид гурав бас өөрсдөө хөв хөөнийхээ зүгээс нийгмийн хариуцлага хийх ёстой зүйл боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж та бүхэн бас ойлгоорой. Ингээд сурагч бүхэн аз жаргалтайгаар суралцах болтугай гэж хэлье. Тэгээд та хоёр маань. Тийм за баярлалаа. Тэгээд яг одоо амжилттай биш гэдэг юм уу энэ талаар яг хэлэхэд миний хувьд бол яг жоохон эртгэх юм уу айцтай байна. Яагаад гэвэл би анх удаа орж ин гэдэг бас анх хэлжсэн. Зүгээр айгүйх одоо нөгөө сэтгэл нийцтэй одоо өөрийнхөө хийсэн үйлд баяртай байгаа нэг зүйл нь юу гэхээр одоо алдаатай оноотой бай тий одоо ганц нэг хүнд ч гэсэн нэрээ тэгээ за өнөө орой нэрээ ингэж үзье. За би өнөөдөр нэг 10 минут уцаа авахгүй шүү гэд ингээд нэг ч гэсэн хүн ингээд нэг толгойдоо тэгэж бодоод авбал би хамгийн том амжилтанд тэр байх хаа гэж найдаж जैन. Тэгээд ягаад би энийг зур бас магадгүй нуршаад ч юм уу эсвэл зур тавтаад хэлээд байгаа юм гэхээр мэдээж хэрэг өнөөдөр хүн бүхэн боловсролын талаар өргөн ойлголттой байх албагүй. Гэхдээ хүн бүхэн одоо үр хөвгтөө сэтгэл дүүрэн байлгах, сэтгэл одоо амар амгалан байлгах ийм аав ээж байх үүрэгтэй. Тэ аав ээж бүхэн тэгэхээр нөгөө аав ээж байх үүрэг гэдэг маань одоо тэр тухайн хүний одоо материалын хэрэгцээг хангаад за магадгүй одоо сайхан одоо дулаахан хувцлаа дамт чанартай хоолунд идүүлээд одоо бүрэн дүүрэн тий чанартай боловсрал олгоод магадгүй одоо ингээд юм одоо янз бүрийн төлбөртэй хувийн сургуулиуд тий өндөр төлбөртэй сургууль соёлд сургаад гадаад дотоод явуулаад ингэснээр хангагддаг зүйл
биш шүү. Мэдээж мөн үү гэвэл мөн үүрэг мөн үү гэвэл мөн энэ аав ээжийн амжилт хайр те тэр аав ээжийн үүргээ биелүүлж байгаа хэлбэр мөн үү мөн хэдий боловч таны яг нөгөө юм зөв аав ээж байх, үр хүүхдэд зөв үлгэрлэх, тэр хүүхдийг байгаадаа сэтгэл хангалуун болгох, байхгүй бий болгохын төлөө бүтээж хөдөлмөрлөх. За тэгээд нөгөө сансрын нисгэгч байсан ч гэл адилхан, нөгөө сэлээсэр байсан ч гэл адилхан аз жаргалтай амьдэрдэг. Тэр чадвартай, тэр одоо аз жаргалтай суралцаж чаддаг иргэнийг бий болгох таны үүрэг хэдэн сая хэдэн тэр бом төгрөг төлснөөр хязгаарлагдахгүй шүү гэдэг үгийг би бас ээж аав нартай хэлхийг хүсдэг. Тэгээ тэнд одоо та одоо ямар аав ээж байхаас үл хамааран та хүүхдээ хайрладаг, зөв үлгэрлдэг, хүүхдийнхээ байгаа бүхнээр бахархаж чаддаг. Тэр одоо би одоо юу гэдэг сансрын нисгэгч хүүтэй байлаа гэхэд миний ч хүү мөн одоо юу гэдгийг тий одоо мал малдаг хүү байсан ч миний ч хүү мөн. Тэгэхээр ингээд тэр хүүхд маань хамгийн гол нь хийж байгаа бүх үйлдээ үнэнч аз жаргалтай сэтгэл дүүрэн л байвал хэн байх нь одоо хамаагүй. Тийм учраас аав ээж байхаа үргээ бүгдээрээ сайн биелүүлээрэ гэдэг гийг одоо сонсож байгаа залуу аав ээж гэр бүлүүдэд хэлмээр байна. Тэгээ дараагийн цувралууд бол мэдээж яриг бас гоё илүү одоо нөгөө бас юм шинжлэх ухаанч тэгээд одоо яг магадгүй нөгөө ахлах ангийн хүүхдүүдэд тий одоо ихтэй сургууль сонгоход нь хэрэгтэй, мэрэгжил эзэмшихт нь хэрэгтэй. За дахиад дараа нь багш нарт тий арга зүй сургуульжуулах зөвлөгөөтэй гоё юм одоо хүний яг тэр ураг оюун ухаан яаж ажилладаг талаар гоё шинжлэх ухааны мэдлэг мэдээлэлтэй гээд гоё ангилагдаж явах юм байна гэж би ойлголоо. Тэгээд энэ подкастын дараагийн цувралуудыг бас тэсэн ядан хүлээж जैन. Тэгээд энэ санаачлагаа гаргасан Анар Сүмка хоёртоо баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр маш чухал сэдвээр яриаж гисэн багштаа дахин баярлалаа. Тэгээд манай хамгийн ихний дугаар өнөөдөр энэ төрөйд өндөрлж байна. Тэгээд бидний подкастыг цаг заваа гаргаж сонссон, анхаарлаа хандуулсан бүх хүмүүст баярлалаа. Дараагийн дугаараараа эргээд уулзцаая. Баяр таа. За баярлалаа.